Самано Orange-ийн баны байна. Өнөөдөр би та бүхэн яаж Instagram дээр байгаа охтууд амар адилхан бөгөөд амар хөөрхөн тийм төгс Instagram-тай байгаа дагагийн учрыг хэлэх бөгөөд эцэст нь яаж зураг янзлах бөгөөд янзсан зургийг яаж олж мэдхийг харуулах болно. Энэ бүх зүйлийг мэдмээр агавал бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. Бичлэг хэлэхээс өмнө би нэг юм хэлсэн. Энэ бичлэг маань Clarice гэдэг охины You're Not Ugly, Just Broke гэдэг бичлэгээс их санаачилсан байгаа. Тийм болохоор миний одоо энэ бичлэгэн дээр ярих байгаа амар ихэнх зүйлүүд нь энэ охины бичлэгээс ирсэн байгаа. Тэгээ мэдээж би энэ дээр өөрийнх санаа оноогоо нэмээд өөрийнхөө хийсэн судалгаагаа бас оруулж байгаа. Би энэ охноос өөрөө асуусан. Hey like чиний бичлэг надад амар их таалагдсан. Тэгээд энэ бичлэгийг чинь би монголоор хийсэн юм а гэсэн асуулт асуугаад тэгээд ерөн бичлэгийг чинь ашиглаж болох уу гэж асуусан. Тэгээд энэ охин зөвшөөрсөн. Тийм болохоор don't at me надруу битгий дараарай. Би асуусан шүү. Окей. Эхний ярих зүйл бол нүур ам янзлах. Гоо сахны мэдсэл. Энэ бүх зүйлүүдийг ярина. Instagram дээр нэг амар хөөрхөн охин бай гэж одоо нүур ам амар буцсан зураг амар гоё янзлсан. Гэтэ яг нүур будгийг аваад, фильтрийг аваад ер нь тэр хүмүүсүүдийг амьдаар нь харахаар яг зурган дээр байгаа юм шиг харагддаг. Гэтэ хуучин зургийг харахаар нэг өөр. Яаж ингэж харагдаад байна? Мөнгө. Анхааруул чиглэлгээд Instagram дээр байгаа бүх хүмүүс нүур ам өөрчлөлтөг одоо мэдсэлтэй дээр ордог гэж бол би хэлэхгүй. Гэтэ ер нь ихэнх нь уруулаа томруулах юм уу, ямар нэгэн зүйл өөрчлөх юм уу, тийм зүйлүүд бол хийлгсэн байгаа. Зүгээр л YouTube руу ороод How I Got My Lip Fillers гэж хайж үзэх юм бол амар олон инфлюенсүүд яаж одоо уруулаа томруулсан ч юм уу, тайлбарсан бичлэгүүд бол амар их байгаа. Actually амар олон инфлюенсерүүд энэ бүх зүйлүүдэд үнэгүй хэлдэг. Үнэгүй хэлэг. Ямар нэгэн гоо сайхны компани инфлюенсерлөө бичээд хээ чи манай имлэг дээрээ бид чамд үнэгүй уруулаа чинь томруулаад үгүй гэх юм уу. Тэгээд эцэст нь чи манай имлэг дээрснийхэн тухай влог хийгээ бичлэг оруулаа гэсэн тийм тохиролцоо бол амар их явагддаг. Энийг харах юм бол тухайн компани болон имлэг үзэн найд айланд амар ашигтай байгаа. Тэгээд энэ дээр нэмэгдээд үзэгчд нь ч гэсэн их таалагддаг. Ягаад гэвэл өөрийнхөө тулсан зүйлээ experience амар үнэхээр хэлж байгаа болохоор одоо үзэгч нь ч гэсэн уруулаа бас томруулах юм уу тийм үн зүйлүүд бол их явагддаг. My lips were my favorite feature on my face. It's really mostly curiosity that got me to do it. And especially as a beauty vlogger, you get offers to do it for free. So I decided why not. Та influencer байгаа мэдээж юм боломжууд ирүүлээ. Та энэ бүх зүйлүүдийг accept хиймээр байгаа бол энэ бол таны дуур. Хэрвээ надад ямар нэгэн компани боломж өгөх юм бол би бол бодож үзнэ. Энийг илүү тайлбарлахыг гэх юм бол би танад тамийн төрөнд хідэн өгөөд явахыг бол тайлбарламаар байна. Plastic surgery гэдэг нь бол яг гоо сайхны эмс засал. Гэхдээ injections гэх юм бол тарилга гэсэн үг. Тэгээд injections дотроо би энэ дээр Botox, fillers хоёрыг ярих болно. Botox нь бол яг Botox. Тэгээ fillers гэх юм бол шууд орчуулвал дүүргэгч гэж гарч байгаа. За энэ хүмүүс ингээд мэдсэл хийлгдэм байна. Ямар нэгэн нүур ам янзлуулсан юм байна. Гэхдээ зарим инфлюенсер асуугаа та яг гоо сайхны мэдсэл хийлгсэн үү гэхэд тэр үгүй гэж хэлдэг. Гэхдээ ямар нэгэн тарилга янзлсан үгүй гэдэг бол бид нар асуугаагүй. Англи хэл дээр яг plastic surgery, injections бол яг хоёр өөр зүйл. Яг бол plastic surgery гэх юм бол яг хутганы доор ороод ямар нэгэн юм яг янзлуулсан. Буцаа нөгөө хуучин төрхтөө бол орох боломжгүй. Тийм өөрчлөснийг бол хэлнэ. Гэтэ injections бол ямар нэгэн тариад төр хугацаанд тэгэж харагдахыг хэлнэ гэсэн. Тийм болохоор яг гоо сайхны мэдсэл гэж хэлэхгүй. Зүгээр л ямар нэгэн зүйлийг төр хугацаагаар өөрчлөх. Гэтэ мэдээж Instagram дээр хүн бүхэн хийлэгдэггүй. Гэтэ ер нь ихэнх нь ер нь одоо амар од олцсон жоохон дээгүүр явж байгаа хүмүүсүүд нь бол ихэнх нь бол хийлгсэн байгаа. Botox гэдэг нь бол ер нь таны булчингийн чинь бол тайвшруулах зорилготой гэж болно. Хүмүүс гинхтэй зөвөр өвчтөе алга болохыг хэлдэг. Гэтэ яг та нар Botox-ыг судлаад үзэх юм бол амар олон зүйлүүд өөрчилж болно. Зүгээр листүүдийг унших юм бол Botox-оор та нар ингээ хөмсгөө дэвшлүүлж like eyebrow lift байж болно, батгаа багасгаж болно, хамрын мэдсэл хийлгцэн юм шиг хамраа өөрчилж болно, эрүүгээ илүү soft нь илүү зөөлөн харагдуулж болно. Тэгээд ер нь амар Botox-аар амар олон зүйлүүд хийж болно. Fillers-ыг бол хүмүүс уруулаа томсгоход амар их ашигладаг. Гэтэ fillers бол хүн бүхэнд бол зориулагдаагүй. Хэрвээ таны царайны чин хэлбэр буруу бол fillers амар сонин харагдуулна. Гэтэ таны царайны чин хэлбэрийг тохиромжтой байгавал fillers зарим хүмүүст амар гоё харагддаг. Уруулаад хомруулсан fillers хийлгсэн хүмүүс гэх юм бол Kylie Jenner байна, Ariana Grande, Madison Beer, Nikki Tutorials. Nikki Tutorials actually яг Dutch хэллээрээ тийм интервью өгсөн байгаа. Яг хаана Botox хийлгсэн тийм ярилцлага өгдөг. Миний санаж байгаагаар дух, хөмсөг, хацар, ирүү, уруул, хамар гэдэг юм амар олон Botox хийлгэснэг
өөрөө яг хэлдэг. James Charles, Tana Mojo гэх амар олон ерөн одууд байна. Би бол тийм госхны бэлцэл ямар нэгэн зүйлээ те жоохон юм өөрчлөх бодвол нэг амар эсэргүүцэхгүй уруулаад хомруулах нь таныг баяртай өөртөө итгэлтэй болгож байгаа л like хүссэн бүхнээ хий, do whatever you want, it's your body, do whatever you want, be confident. However, гэхдээ ямар нэгэн хүмүүс таныг одоо дарамтлаад ингээд өөжөөсөө давхраа хийлэг чи ингээд хамраа янзлуул чи мөн томсол носол тийм ингээд ерөө ямар нэгэн хүн таны хийгээд хэлж байгаа бол на энэ бол таны шийдвэр. Эцээ таны амьдрал, таны шийдвэр. So та өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй шүү. Заа юу. Instagram psychology, Instagram сэтгэлгээ. So мэдээж би бол Instagram-ийн улаан фэн. Миний хамгийн их ашигладаг application бол Instagram. Тэгээд би бол өөрөө тийм influencer, YouTuber тийм хүмүүсэд л эсэргүүцэхгүй. Би өөрөө тийм хүмүүсүүдийг дагдаг. Ягаад энэ хүмүүс ингэж их зураг янзалдаг, нүур амбаа янзалдаг би ойлгож байна. Ягаад гэвэл энэ бол тэдний бизнес. Ингэж тэр мөнгө олдог. Та нар бизнес гэдэг нэг ойлгох хэрэгтэй. Энэ бүх хүмүүс зүгээр л өөрийнхөө амьдралаа постлоогүй шүү дээ. Тэд нар ямар нэгэн тийм specific амьдралын хэв маягийг та нарт маркет хийж байгаа, рекламдж байгаа гэсэн үг. Тэгээд энүүгээрээ тэд нар мөнгө олдог. Тийм болохоор мэдээж зургуудаа янзлан амьдралынхаа яг амар гой харагдж байгаа зүйлүүдийг постлох хэрэгтэй. Тийм болохоор ийм зүйлүүдийг их санаж аваарай. Тийм төрхөө ингээд авч үлдэх нь бас хэцүү. Их мөнгө цаг зав зарцуулна. Энэ бол мэдээж. Тэгээд би ягаад амар олон хүмүүс инфлюенсер ч юм уу ютубер болохыг амар хүсэж байгааг ойлгож байна. Ягаад гэвэл их мөнгө олох боломж бол их байгаа. Та нар одоо ийм маркетинг стратеги судалгааг харах юм бол ихэнх компаниуд тийм реклам, тийм зурагт мураг реклам мэдрүүлсээс инфлюенсер маркетинг дэлхийн хөрөнгө оруулж байгаа. Яг тэгвэл реклам хийх чинь бас амар их мөнгө ордон шүү дээ. Жүжигчд, нүүр будал, хувцас, production, одоо тэр байрлал, камер, тэгээд дараа нь зэхэр реклама гаргах тэмцээ гэсэн амар их мөнгө ордог. Интернетээр би зүгээр average cost for TV ad гэж хангууд нэг рекламыг хийхэд $115,000 олж байгаа. Гэтэл 100 мянган дагагчтай инфлюенсер зүгээр $5,000 өгөхөд адилхан үр дүнд хүрч олно. Тэгээ би бол бүх инфлюенсеруудыг support хийхгүй. Зарим инфлюенсер бол амар гоё. Гэхдээ зарим инфлюенсерүүд амар сонин юм уу зарах гэж оролддог. Oh my god. Тэгээд хамгийн том зүйл гэх юм бол vitamins, vitamin. Та нар Sugar Bear Hair гэж санаж байна. Энийг бүр бүхэн бараг ихэнх инфлюенсер бараг амар promote хийдэг байсан. So Sugar Bear Hair гэдэг нь витамин баггүй. Энэ витамин таны үс болон хумсыг чинь илүү хугдан бөгөөд эрүүл ургах чинь тусгана. Гэхдээ яг энэ Sugar Bear Hair та нарыг судлаад үзэх юм бол ямар ч тийм шинжлэх ухааны үр дүн одоо баталгаа байхгүй. Яг өмнөх before and after зургийг харж олно л та. Гэтэл like тэрийг нь амархан фотошоплж олно. Эсвэл зөвхөн үсийг жоохон янзлал бас тийм байлгаа. Тэгээд дээрээс нь витаминууд нь амар үнэтэй. Тэгээд ялгаа нь бол нэг их биш. Бараг зүгээр л эрүүл хооллоо жоохон дасгал хийгээд зөвхөн витамин С ухаад л бараг адилхан үр дүнд хүрч олно. Тэгэхээр нэрээ зарим инфлюенс амар гоё зүйл зарж одоо сонирхуулдаг. Зарим инфлюенсерүүд амар сонин юм зарах гэж оролдог. Тэгээд Instagram хөтлөе гэж болж байгаа бол Instagram хөтлөхөд амар их цаг зав зарцуулдаг. Тэгээд их төлөвлөгөө шаарддаг. Би бол Planoly гэдэг аппликейшнгаар би Instagram-аа яг төлөвлөдөг. Одоо яг нэг дүрмээр явж байгаа. Эхэлт selfie, тэгээд бүтэн биеийн зураг, тэгээд ямар нэгэн байгалийн ч юм уу, хоолны, эсвэл ямар нэгэн гой зүйлийн номны зураг ч юм уу, тийм зураг оруулаад тэгээд хоёр зургийн дараа тав дахь дээрээ яг дахиад selfie тэгээд бүтэн биеийн зураг гэдээ үргэлжлүүлээд явж байгаа. Одоохондоо би тэр дүрмийг ашиглаж байгаа. Би Instagram амар олон удаа устгаж, like зургууд амар олон удаа устгаж, like шинээр амар их хэлсэн. Тэгээд одоохондоо энэ дүрмээ бариад явсан жил үр дүнтэй байгаа. Тэгээд ихэнх зургаа би өөрөө авдаг. Өөрхөн бүтэн биеийн зургаа ч гэсэн ер нь ихэнхдээ өөрөө авдаг. Би ийм selfie stickтэй. Гэтэ энэх амар урт биш. Зүгээр ийм өөрийн гэсэн юм хүлтэй юм tripod, утсан зориулсан юм tripodтай. Тэгээд энүүгээрээ би гадаамадаа явж байхдаа ч юм уу зүгээр эсвэл нэг юм дээр тавиад тэгээ уцаа тавиад тэгээд өөрийнхөө бүтэн биеийн зураг авдаг. Тийм болохоор энүүгээр амар их ашигладаг. Тэгээд зураг авахдаа би нөгөө таймер дээр нь тавьдаг. Тэгээ хаяада зүгээр шууд би рекорд олцдог. Тэгээ рекорд дараа зүгээр л амар олон постлж байгаа зургууд яг гоё харагдсан гэсэн үеийг нэг скриншот хийдэг. Нэг юм хэлэхэд Instagram дээр ингээл нэг санаандгүй гэл нэг авсан зургууд байдаг шүү дээ. Тэр бол санаандгүй биш заяа. 50-60 зургуудын нэг нь л тийм зураг байгаа заяа. Like би мэдчихээн.
Тэгээ яг Instagram дээр постн гэдэг зураг авсныхаа дараа янзлж эхэлнэ. За би танад яг өөрийнхөө зургийг яаж янзлахыг харуулъя. За миний Edits гэдэг энэ дотор за энд байгаа аппликейшнгуудыг би бол ашигладаг. Гэтэ би ихэнхдээ энэ Visco, Facetune, PixArt гурыг ашигладаг. Тэгээ Planoly яг feed-ээ яаж төлөвлөхөө би яг яадаг. За бүгдээрээ Visco ихэлж орж үзье. За Visco дээр энэ миний зургууд байна. За нэг сонгоё. За ихэд би фильтрүүдэд layout хийн. Би өөр ихэнхдээ энэ Visco дээр A6 гэдэг фильтрүүдийг яадаг. Гэтэ бүр юм биш. Жохон багасгаа. За нэг 5 ч юм уу. Яагаад тэгээд adjustment руу ороод exposure руу жохон томс. Гэтэ би нэг амар exposure бол хийхгүй л дээ. Мэдээж амар бага. Жохон багаар л юм уу та гэсгээд. Тэгээд зураг жохон sharpen хийгээд тэгээ би илүү тийм шарлаг илүү харагдуулахыг дуртай гэсэн шүү дээ. Илүү өнгөлөг шарлаг ялах ямар дуртай. Тийм болохоор би saturation гэж жоохон ингээд ихсэх юм бол миний одоо энэ цамцны энэ улаан чиний лагаа хэсэг амар гой тодорч гарч ирж байгаа зү. Тийм муруул арьсэд тодорол гараад ирж байна. So saturation гой ихсгээд за одоо ингээд харах юм бол өмнө нь зураг нь юм байсан. Янзны дараа юм. Тий. Тэгээд ерөнхийдөө зургаа яг яаж янзлж байгааг бол харуулсан. Зарим мод хүмүүсийг харахаар яг өмнөх зургийн болныг шал өөр. Тэгээд дараагийн зургийг харах юм бол нэг бүр нэг танигдахгүй нэг өөр хүмүүс олчдаг да. Тэгээд яаж тэгдгийг танарт харуулъя заяа. За дахиад edit зөвлөө Facetune. Тэгээд Facetune ашигладаг. За энийг сонголоо гэж бодъё. Энийг за нүрэ харъя л та. Нүр окей. За жишээлбэл бэлхүүсээ юм уу гизээ л одоо нарийнхан харагдуулъя гэж бодъё. Will be in V-shape дээр дарлаа. V-shape, refine дээр дарчих л та. Тэгэл boom. Oh my god. Okay. Бэтэрэ. Жохон материал цамцын чихсэн жоох ингээд. Одоо ингээд ах юм бол нэг их өөрчлөгдөөгүй гэтээ өмнөхийн одоогийнхантай харах юм бол зүгээр шал өөр харагдаж байгаа байхгүй юу да. За би өөрөө гоёа жоохон багсгаж байна. Дарах юм бол тоо тэгээ яа тийм шиг хийхийг хүссэн бэ гэх юм бол надад амар олон манай эмэгтэй найзууд ч юм уу эсвэл жоох хүүхдүүд ч юм уу над дээр ирээд нэг амар хөөрхөн Instagram-ын охины зургийг харуулчаал бааны би яаж охин шиг ингээд амар гоё биетэй болоход би дасгалыг хийгүүр бүр яг энэ охин шиг болж чадах уу? Энэ зүйлүүд амар их иржсэн. Нэг ганц Instagram хөтлөгч юм хүмүүсээр болох гэж амар олон зүйлүүд болдгийг бол би олон хүмүүс мэдхгүй гэж бодож байна. Тэгээд мэдхгүйгээсээ болоод одоо энэ хүмүүстэй амьдралаа харьцуулах ч юм уу амьдралаа харьцуулах сэтгэл санаанд нэг нөлөөлдөг. Тэгээд үүн дээр жоохон гэрэл тусахын тулд юм бичлэг би хийсэн байгаа. Тэгээд эцээс ер нь Instagram ер нь хөгжөлтэй л авах хэрэгтэй шүү дээ. Би бол Instagram хөтлөх амар дуртай. Зураг аваа бас би зураг хүрхэн фильтр ягаал бас оруулах дуртай. Instagram should be fun. Тэгээд Instagram-га хөгжөлтэй байхтай байх дуртай. Instagram-ыг битгий нэг амар сериусны битгий аав. Тэгээд зураг янзлах тийм юмуд бол зөвхөн түгээмэл зүйл бүхэн зургийн янзлаад ойлгомжтой. Дараагийн удаа Instagram дээр орохдоо ийм хүмүүсүүдийг харчаа битгий шантраарай, битгий өөрийгөө харьцуулаарай. Just have fun, okay? Тэгээд хэрэг ямар нэгэн аккаунт таны депресс болгоод ч юм уу нэг өөртөө төлөхгүй болгох юм бол мэдээж тэр аккаунт unfollow хий. Оронд нь өөрийг ч баяртаал одоо хүч зориг өгдөг тийм аккаунтуудыг follow хийгээрэй. Follow хийн гэж яснаас манай Orange Link Instagram болон миний Instagram-ыг дагараа. Тэгээд subscribe хийхээ мартаа. Тэгээд үүнтэй адилхан бичлэгүүдийг үзье хүсэж байгаа бол доор комент үлдээгээрэй. Okay. Bye.